За сайн байцгаана уу? YouTube-ийн энэ удаагийн бичлэгээрээ үүдлээс болоод эксосомын ялгаа ямар ялгаатай вэ гэдэг талаар ярилцъя. Ямар тохиолдолд үүдлээсийн эмчилгээ хийдэг, ямар тохиолдолд эксосомын эмчилгээ хийдэм бэ гэдэг талаар ярья. За эксосом үүдлээс хоёр болохоор шал хоёр өөр юм байгаа. За эксосом гэдэг бол амьд биш. Энд эс байхгүй. Үүдлэс гэдэг болохоор амьд эс гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эксосом үүдлэс хоёрын гол ялгаа нь нэгдүгээр ялгаа нь эстэй эсгүй гэдэг юм байна. За үүдлэс гэдэг бол амьд эс байдаг 252 уураг буюу хүний амьд эс агуулж яадаг тэр уургийг агуулж яадаг ийм эсийг бол үүдлэс гэж байгаа. Гэтэл эксосом гэдэг нь болохоор эс байхгүй. Юуны тодорхой төвшөнд ошруулаад бий болгоцсон ийм уутанцар мэдээлэл дамжуулдаг уутанцараа гэж ингэж ойлгож болох юм л да. За тэгэхээр эксосом гэдэг бол амьд биш, эс байхгүй. Эсээс ялгардаг жижиг уутанцар, мэдээлэл дамжуулдаг уутанцар гэж ойлгоно. Stem cell гэдэг болохоор амьд эс гэж ойлгоно гэсэн үг байхгүй юу? За гол үүрэг нь юу юм бэ гэхээр stem cell бол шинээр эс үүсгэх чадвартай, шинээр эд үүсгэх чадвартай, шинээр судасчлт үүсгэх чадвартай, шинээр энэ гэмтсэн эс, эд, эргэтний үйл ажиллагааг нөхөн төрөд төлжүүлээд тэр эд эргэтэн дахин бүрэн бүтэн болох нөхцөлийг хангаж өгч чадах юм нь болохоор үүдлэс гэсэн үг. Эксосом гэдэг нь юу юм бэ гэхээр эсүүдэд мэдээллийн дамжуулаад нөхөн сэргээх процессыг идэвхжүүлдэг юм гэж ойлгож болно. Тэгэхээр нэг нь болохоор 252 уургатай амьд эс байдаг. За тэгээд өөрийнх нь эвдэрсэн эсийг нөхөн төлжүүлээд засаа сэлбээд шин эд эс эргэтэн системийг бүрэн бүтэн болгоод шин судасжилт үүсгэж чадчихэдэг энэ хэсгийг болохоор үүдлэс гэж байгаа. Эксосом гэдэг нь болохоор эс хоорондоо мэдээлэлээ дамжуулаад тэгээд үйл ажиллагаагаа сайжруулах төвшөнд явна гэхээс шинээр эд эс эд ургуулах, эс ургуулах, шинээр судасжилт бий болгох үүрэг эксосомд байхгүй гэсэн үг шүү. За дараагийн ялгаа нь болохоор хадгалтын тухайд болохоор үүдлэс бүр тодорхой температурыг заавал шаарддаг 100 хасах 196 хэмэд хадгалдаг. Хадгалтын процессыг маш шаарддаг ийм амьд эд байдаг бол эксосом бол харьцангуй тогтвортой, тодорхой хэмжээнд тэрийг даах чадвартай, тогтвортой байдаг учраас зөөврлөөд зөв хадгалах юм бол зөөврлөх боломжтой байдаг бол амьд эс учраас stem cell-ийг зөөврлөх боломж байдгүй. За дараа нь болохоор аюулгүй байдлын тухайд бол эсийг ургалт энэ ярьж байгаа учраас stem cell-ийг маш өндөр хараа хяналт шаардлаганд ор энэ stem cell-ийг хийдэг бол ерөнхийдөө эрсдэл багтаа чанар нь болохоор эксосом дээр болохоор эрсдэл ерөнхийдөө багтаа тогтворжуулсан байдгаа гэж ингэж үзэж болох юм. Тэгэхээр stem cell-ийн оронд эксосом хийчих болох уу гэж асуулт ирээд байгаа байхгүй юу? Энэ хоёр шал хоёр өөр утгатай. Stem cell гэдэг бол шин эс, шин эд үүсгэж байгаа. Эксосом бол тийм чадвар байхгүй. За бүтээгдэхүүний чанаржилт дээр энэ хоёр дээр маш анхаарах зүйл байдаг. Энэ дээр бол хэлж өгмөр байгаа. За хүмүүс бол яадаг вэ гэхээр ингэж бодоод байдаг. Ингээд эксосом чи харьцангуй тогтвортой учраас зөөгөөд ингээд эксосомыг ингээд хийж байгаа шүү дээ. Гэтэл эксосом чинь дэлхийд даяар үйлдвэрлэгч нь 274 үйлдвэрлэгч би эксосом үйлдвэрлэдэг гэдэг ийм юу өгч байгаа аахгүй юу? Мэдээлэл өгч байгаа эксосомо би зарыг манайх эксосом үйлдвэрлэдэг гэд ингээд зармаар байна гэдэг ийм 274 эксосом гэдэг ийм газар үйлдвэрлэж байгаа газар байгаа. За энэс жинхэнэ эксосомыг ингээд шалгаруулад үзэхээр
Ерөөсө 3-4 газар л дэлхийд даяар хүлээн зөвшөөрөгдсөн. Энд бүр Нью-Йоркийн симпозиумаар хүлээн зөвшөөрөгдсөн шүү. Тэгэхээр 4 газар энэ бол жинхэнэ эксосом байна гэдгийг баталсан байдаг. Тэгэхээр энэ эксосомын одоо газраас гаргаж байгаа эксосом бол 2 түвшинд байгаа. Ургуулж байгаа орчин нь stem cell, эксосомих, за одоо энэ нөгөө төрхтгийнх гэдэг ингээ бүгд ялгаатай байдаг бол нөгөө эксосомын чадал чансаа муутай компаниуд чинь энэ ургуулдаг тэр амьд тэр нөгөө уургийн орчингуудаа ийм олон төрөл байлгаж чаддаггүй. Нэг юмд л ижилхэн энийг ч ургуулад байгаа учраас чанарын шаардлага нь өндөр гарч чаддаггүй дээ. Ялгаа нь их байгаад байдаг. Тэгэхээр эксосомын тухайд бол одоо үүдлэс биш. За одоо ингээ Монголд болохоор бид нар үүдлэс хийж байгаа гэдэг газрууд байгаа. Гэтэл жинхэнэ үүдлэс ерөөсөй байдгүй. За өвдөгний үеинд үүдлэс хийж байгаа гэдэг. За яг ямар үүдлэс хийж байгаа юм бэ? Хэдэн ширхэг үүдлэс энд чи агуулгаж байгаа юм бэ? Ямар үүдлэс агуулгаж байгаа юм бэ гэхээр л мэдтгүү. Ерөөсөй тэр талаараа мэдлэг байхгүй. Тэгэд эксосомо үүдлэс гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Гэтэл эксосомын үнчин бол арай хацсангуй хямд, үүдлэс чи хамаагүй үнэтэй баггүй юу? Тэр чи амьдаар нь хадгалж гин, өөрөөс нь ялгаж гин, амьдрах чадрыг нэмж гин. За ингээд эс хоорондын одоо эстэй эвдрэл одоо бууруулж гин, залуужуулах одоо regenerative буюу нөхөн сэргээх ангаах ухаанд stem cell-ийг илүү их төлхөө ашиглаж байгаа. Гэтэл одоо арьсны нөхөн төлжилтээр болохоор эксосомыг бол ашиглаад байгаа байхгүй юу? Stem cell-ийг бол ашиглаж болно. Гэхдээ эксосомыг нөгөө шарах, сорив, одоо лазерын дараа байд юм уу, нөхөн төлжилтийн хурдыг хурдсгах байд юм уу, ийм юмн дээр эксосомыг ашиглаад байгаа. Гэхдээ энийгээ болохоор stem cell гэж эхлээд байгаа байхгүй юу? Гэтэл stem cell дээр та ингээ stem cell яаж байгаа бол за энэ stem cell чи хаанаас гарал үүсэлтэй, хэдэн ширхэг эс байгаа, ямар stem cell байгаа юм те, ямар төвшөнд яаж хадгалаад байгаа юм, таны одоо хөлдөгч чи хаана байгаа юм, хичнээн температурт хадгалаад байгаа юм, их усүр нь хаанаас гарсан үүдлээсээ, за энэ яад ингэдэг юмыг та үзэж болно. Нягтлж үзэж болно. Гэтэл ингэж яасан юм юу ч байхгүйгээр үүдлэс хийж байгаа гэдэг ийм одоо ташаа ойлголтыг хүмүүст өгөөд байдаг. Тэгэхээр эдгээр бол үүдлэс биш байдаг юм аа. За эксосомын тухайд бол одоо тэр үйлдвэрлэж байгаа тэр 274 үйлдвэрлэгчээс шилдэг одоо 3-4 хүн газар байгаа гэдгийг нэг одоо газар нь одоо Японы маш том одоо ийм алдартай институт байгаа. Гэтэл үүдлэс одоо энэ stem cell болоод энэ эксосомыг нэг эмнэлэг хөгжүүлж чаддаггүй. Энэ маш том институт байж ээж энийг бүгдийн судалгаа хийгээд энэ институтээсээ бүх шалгалт одоо туршилтуудыг явуулаад энэ ингээд болно гэдгийг баталж гарсан одоо хэсгэл эмчилгээнд батлагддаг байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө аюулгүй байдлын чанар дундаас одоо бид нар болохоор stem cell-ийн тухайд нэг одоо институттэй бид нар хамтарч ажиллаж байгаа. Эксосомын тухайд болохоор өөр институттэй хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр хоёр өөр чиглэлийг хоёр өөр хөгжилтэй газар гэсэн үг байхгүй юу. За stem cell-ийн тухайд бол хүний Альцгеймер, Паркинсон гэдэг одоо эмчилгээгүй гэдэг. За аутизм. За тэгээд одоо нугасны гэмтэл, эд эрхтний одоо гэмтэл, за судалцчлалтын байхгүй бололт, за одоо судалцчлалт одоо тэжээл байхгүй болоод судалцчдууд байхгүй болоод өвчлөлт үүсгээд байгаа, тархины чадвар буураад байгаа. За тэр деменц тэ тархины хатангаршил гэдэг энэ бүх юмд stem cell-ийг хэрэглэж байгаа. Stem cell. Энд болохоор stem cell буюу үүдлэсийг хэрэглэж байгаа. Энд бол эксосом хэрэглэхгүй. Эксосомыг ямар тохиолдолд хэрэглэх юм бэ гэхээр эксосомыг судсаар тарьдаг эксосом, түрхдэг эксосом гэж хоёр ангилаад байгаа. Хоёр ангилж байгаа. Судсаар тарьдаг эксосом нь болохоор илүү ариун чанар, илүү баталгаатай байдал, тэнд хичнээн ширхэг эксосом агуулгадж байгаа вэ гэдэг нь бүгдийг батлаад гаргаад ирсэн бүр ингээд лабораторийн бичгтээ ийм байдаг байхгүй. Тэгэхээр судсаар тарьдаг эксосом болоод түрхдэг эксосом хоёр шал өөр шүү. Шал өөр. За тэгэхээр судсаар тарьдаг эксосомыг хийлгэсэн тохиолдолд ямар үр ашиг үздэг юм бэ гэхээр хүн архаг ядаргаа бол эргэж
гайгүй болдог. За нэг хоёр даралт ойртоол тэгээ нэг биеийн тэнцвэр алдагдсан байдаг. Хоорондын эд эсийн хоорондын мэдээллүүд ингээд багасчихсан, хоёр талд ойртоод ерөнхийдөө нэг юм тамирдаад за дархлаа хамгааллын чадвар ингээ муудсан тий ийм хүмүүс бол эксосомын эмчилгээг хийлгэхэд бол тус нэмэр үзнэ. За гэмтэл бэртэл дүрцсэн гэмтлийн дараах хүндрэлүүд дээр одоо энэ эксосомын эмчилгээнүүд дээр одоо үр шиг бол үзэж байгаа. Гэтэл эксосон болохоор гэмтсэн эд эсийг нөхөн сэргээх үүрэг байхгүй. Чадвар бол байхгүй. Эс хоорондын эсээс мэдээлэлээ дамжуулдаг дугтуй гэсэн үг байхгүй. Эсээс мэдээлэлээ дамжуулж байгаа энэ дугтуйг л олшруулад энэ дугтуйн дотор одоо тэр агуулгадж яадаг юмнуудыг зөв болгоод өгсөн институтыг хийлгэх юм бол та архаг ядаргаа, биеийн одоо тэр нэг тамиргүй байдал, за хагалгааны дараа тамир орохгүй, босож чадахгүй ингээ байгаад байгаа хүмүүс, ийм хүмүүст бол эксосомын тарилга эмчилгээ өр нөлөөл үзүүлж байгаа. Шинэд үсгэх нь үдлэс шүү. За энэ дээр ингээд ялгааг нь бас нэлийн ойлгосон байх гэж найдаж байна. За тэгэхээр одоо Монголд тийм ээ одоо үүдлэс хийн бид нар өстой энэ тэндээс зөөгөө давьдэрсэн үүдлэс хийж байгаа тоо байхгүй. Ямар үүдлэс байгааг нь мэдэхгүй. Ийм байдалтай үүдлэс бол байхгүй шүү гэдгийг бол энд бас хэлмээр байна. За эксосон болохоор mRNA буюу нөгөө RNA гэдэг энийг агуулдаг growth factor буюу өсөлтийн фактор. За тэгээд тодорхой хэмжээний уургууд, за тэгээд цитокайн гэдэг ийм л юмнууд агуулж идэг бол үүдлэс болохоор амьд 252 уурга 252 бол ингээд агуулж идэг. Эс ямар одоо болох ёстой вэ? Таны эсийг арсны эс болох гээд байгаа мó, зүрхний эс болох гээд байгаа мó, одоо тархины эс болох гээд байгаа мó гэдэг ялгаран хөгжих чадвартай анхдагч эсийн үүдлэс гэдэг байгаа шүү. Энэ бол stem cell гэнэ үгээс эксосом гэдгээс ялгаатай шүү гэдгийг хэлээ. Тэгээд ингээд за ямар үүдлэс хийгээд байгаа юм гэхээр л одоо эмнэлгүүд бол таг болчдөг. Ямар үүдлэсээ ч мэддэггүй, үүдлэс гэж амьд үүдлэс зөөж авчирч чадахгүй байгаа мөртлөө хүмүүст эксосомо үүдлэс гэж тайлбарладаг. За эксосомо одоо жинхэнэ үйлдвэрлэгчээс авчирч байгаа юу гэдэг дээр бас анхааруул их чухал байдаг. За манай тухайд болохоор бид нар бол stem cell-ийн би өөрөө stem cell-ийн эмчилгээ хийлгээд аваарын дараа, ослын дараа бол босч ирсэн хүн учраас stem cell-ийн талаар маш нарийн зөвлөгөө өгч байгаа. Ямар өвчнийг stem cell-ээр эмчилж чадах вэ гэдгийг хүртэл бүгдийг тайлбарлаж өгöd stem cell-ийн эмчилгээг одоо Монголд бид нар бол хийхгүй. Stem cell-ийн эмчилгээг бид нар одоо гадагшаа маш боломжийн үнээр stem cell-ийн үнээс бид нар одоо хамаагүй хямдар гэрээний үнээр нь одоо бид нар явуулж өгч байгаа. За эксосомын эмчилгээг бол бид нар Монголд хийхээр Японы одоо дэлхийн тэр шилдэг 3-ын нэгтээ одоо түшиц эмнэлэг гэдэг Монголын түшиц эмнэлгээр бид нар бол ажиллаж эхэлж байгаа. Эксосомын тухайд болохоор хүн одоо энэ Монголд хийлгэж болно. Энийг бол албан ёсоор бид нар бол яг тэр газраас нь одоо авчирж байгаа. За тэгээд stem cell одоо эксосомыг болохоор арьсанд тарьж болно. Судсаар тарьдаг ийм эмчилгээнүүдийг бол бид нар эхэлсэн явж байгаа. За Японы компанитайгаа бол удаа дараа уулзаад Японоос ирээд би өөрөө Япон яваад ингээд нэлийн институт дээр нэлийн судалгаа хийсэн байгаа. Цаашдаа маш том өргөн боломжийг бас хүмүүст нээж өгөх юмсан. Японы эмчтэй одоо бас зөвлөгөө аваад эмчилгээ хийлгдэг энэ системийг бүрдүүлэхээр бол ажиллаж байгаа. Эксосомын эмчилгээ бол манай дээр хийж байгаа. Stem cell буюу үүдлэсийн эмчилгээ манай дээр хийхгүй байгаа. Stem cell-ийн эмчилгээнд бол бид нар зөв газар нь ямар өвчнийг, ямар төвшөнд, хэдэн ширхэг эсээр, хэдэн удаа эмчилгээ хийлгэх вэ, хаана очих вэ, яаж явах вэ гэдгийг бүгдийг нь одоо зааж өгöd stem cell эмчилгээний зөвлөгөө аваад зуучлуулахыг хүсэж байгаа хүмүүст бол зуучлж өгч байгаа. За энэ удаагийн бичлэгээр хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ иргэн уулзтлаа. Түр баяртай.